И Юн, Жан Шаоро хоёр тосхоны бараг бүх хүний анхаарлын төвд гэрийн зүг алхна. Ядуу айлын хүү их шалгаруулалтын эхний давааг давж алтан луу армийн дайчнаар хичээл заалгахаар болсон нь Лиан овгийн хувьд тэнгэр солигдохтой адил үйл явдал байлаа. Би энэ И Юныг багынхан мэднэ. Ямар ч онцгой зүйлгүй хүүхэд шүү дээ. Яаж ийм мундаг болчих вэ гэж нэг нь гайхахад нөгөө нь эргэлзэнгүү дуурна. Эгч хэлсэн юм чинь үнэн л байж таараа. Гэхдээ их шалгаруулалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Ийм богино хугацаанд яаж бэгтгэж амжих вэ дээ? Пасхоных нь И Юныг зүгээр л азтай тооцож байв. Бичиг үсэг мэдэхгүй хүүхдэд гүн ухааны ном уншуулад сарын дотор эрдэмтэн болгоно гэдэгтэй л агаар нэг хэрэг гэж тэд үзэж байлаа. Жиан Шаоро арайхин И Юныг гэртээ оруулж хаалгаа хав. Гэсэн ч саниуч зан нь хөдөлсөн хүмүүс намхан шавар ханан дээгүүр нүнгэж ханыг нь нураах шахаж байлаа. Шаорогийн сэтгэд хоёр думж байв. Дүүгээрээ бахархахын сацуу ирээдүйд нь санаа зовж байлаа. Авиас гэдэг бол дөнгөж эхлэл. Харин энэ их зэлүүд нутагт бодит хүчил бүхнийг шийддэг. Юун, өнөөдөр ноён Жан чамайг нэвтэршгүй биетэй гэж хэлсэн. Чи энэ ямар учиртайг мэдхүү гэж Шаоро орон дээр сунгаасав. Юун толгоос ихсэрв. Би баг зэрэг сонсч байсан юм. Нэвтэршгүй бие гэдэг нь бие махбод энерги, гадагш алдалгүй, бүрэн шингээж чаддаг ховор төрлийн бие. Гэхдээ үүнд зэрэглэл байдаг. Эвэл цусны төвшөнд л нэвтэршгүй юу? Эсвэл нэл ягаан цусны төвшөнд үү гэдгээс хамаардаг. Чинийх аль нь утгыг мэдэхгүй юм. Игч, та яаж ийм ихийг мэддэг юм бэ? Июн гайхширн асуув. Шаоро дүүгийнхээ толгойг илээд. Би баг байхдаа гэр бүлийнхээ шалгалтанд орж байсан юм. Манай гэр бүлд гэгэн зэрэглэлийн нэвтэршгүй биетэй Жиан Минжо гэдэг ах байсан санагдана. Тэр үед манайх бөөн баяр болж олон томчууд ирж байсныг бүр түүрхэн санддаг юм. И Юн Ангаев гэгэн зэрэглэлийн нэвтэршгүй бие гинэ. Ямар гэчийн гэр бүл вэ? Жиан Шаоро яагаад ийм язгууртан айлаас гаралтай мөртлөө энд ядуу амьдрах болов? Игч, танай гэр бүл яг ямар гэр бүл байсан юм бэ? Шаоро хэсэг бодох хийлснээ толгоос ихсрэв. Санахгүй байна. Маш том гэр бүл байсан. Би багада бичиг үсэг сурч ном уншдаг байснаар сандаг. Түүнээс хойш юу болсныг мартчихсан. И Юн дахин асууж зүрхэлсэнгүй. Магадгүй тэр гэр бүл сүрч Шаоро ганцаараа үлдсэн байж мэднэ. Шаоро хуучин бодлоос нэгэн шин хувцас гаргаж ирэв. Юн, чамд таарах эсхийг үздэ. Энэ нь бүдүүн ширхэгтэй даавуугаар хийсэн хөхөнгийн цамц байв. И Юних шиг цоожиж зүүдэггүй ядуу айлд ийм бүхэл даавуу олдно гэдэг гайхамшиг. И Юн хувцсыг гар дээрээ тавихад Шаорогийн нямбай ойдор нүдэнд тусав. Хэдий материал нь мууч, игчийнхэн сэтгэл шингэсэн энэ хувцс түүнд дэлхийн хамгийн үнэтэй торгоноос ч илүү санагдав. Уг нь цагаан сараар өгөх гэж байсан юм. Гэхдээ өнөөдөр чи бэлтгэлд гарах гэж байна. Энэ бол том баяр. Хөршүүдтэй шоолуулахгүй аятайхан харагдах хэрэгтэй шүү дээ. И Юуны хоолой зангирч, хуучин ноорхоо ховцоо тайлан шин цамцаа өмсөв. Хүүгийн өсч том болсон бие, судас нээх төвшний далд эрчим нь энэ энгийн хувцсыг уламжж явхаатай харагдулж байлаа. Шаоро дүүгээ багтан харж байснаа гинт царайн төв болж чухал зүйлийг сануулв. Юун, ноён Жан чамайг үнэлсэн ч гэсэн тэр 3 хүн хоноод явна. Тэр бидэнд хамаагүй хүн, чамайг цаашид хамгаалж чадахгүй. Харин Ян Чэнью бол өөр. Тэр атаач, өчүүхэн бодолтой хүн. Чи түүний нэр хүндийг дарах юм бол тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй. Ноён Жан байхад тэр яаж чадахгүй. Гэхдээ түүнийг явсны дараа яах вэ? Заан соёоноосоо болж, хэрс эврээсээ болж үхдэг гэдэг үү? Чиний авьяас чамд гай дуудаж мэднэ. Тиймээс даруу байж, Лиан Чэньютэй битгий сэргэлдээрэй. Ноён Жан манай овгийн дотоод хэрэгт оролцохгүй. Түүнд найдах хэрэггүй шүү. И Юуних чихээ ухаалаг алсын хараатайг биширв. Жирийн охин байсан бол дүүгээ магтаад хөөрцөглөх байсан биз? Игч, би ойлгож байна. Санаа зовлтгүй. И Юун үнэндээ бүхнийг тооцоолсон байлаа. Тэр Жан Юшаны шалгуурыг давах ёстой байсан ч жинхэнэ хүч чадлаа нуух хэрэгтэй байв. Хэрэг Лиан Чэнью түүнийг хэдхэн хоногийн өмнө сул дарга байсныг нь ноён Жанд ховлуул. Түүний гинтийн үсрэнгүү хөгжил сэжигдэрүүлнэ. Тэр үед нийл ягаан талстын нууц задарч аминд нь хүрч мэднэ. Тиймээс тэр нууцлаг авьяасаа ашиглан өөрийгөө хамгаалах, бамбай болгохоор шийджээ. Нар хэвий халдад И Юун сургуульд хийх талбайд ирлээ.
Дайчдын бэлтгэд ангийн гишүүд аль хэдийн цугларч хүнд чулуун тэрэм, бул чулуунуудыг нааш цааш зөөм, хүч чадлаа гайхуулж байв. Эдгээр булчиндаг эрчүүдийн хувьд хүч бяраа гайхуулах нь тэдний цорын ганц бахархал юм. Жао Тэжүү и юуныг олны дундаас олж харамгцаа өдөв. Өө, манай гол завьяастын ирчихлээ шивдэ. Алив наашир хідэн мэх үзүүлээч. Пүн хийх дуугарч Жао Тэжүү 400-500 жингийн хүнд чулуун термийг и юуны хөлний өмнөхөн шидлээ. Газар даргах шиг л болов. Яасан өргөж зүрхлэх үү гэж тэрээр басамжлангүй асууна. Олны нүдэн дээр и юуныг зүгээр азтай нэгэн гэдгийг батлах гэж тэр ядаж байгаа нь. Хажуугаас нь өөр нүй залуу 200 жингийн чулуун жин шидэд Тэжүү аха та хүүхэд дээрлэхэд яах вэ? Энэ жижигийг нь өргөг гэж даажигнав. И юун тэднийг тоосонгүй. Тэр нэгэнт Жан Юшэнд өөрийн авьяасаа харуулж чадсан тул одоо эдгээр тэнгүүттэй зууралдах шаардлагагүй. Түүний гол зорилго бол Ян Чэньютэй нүүр тулахаас өмнө хүчээ зузаатгах. Ян Чэнью бол Нийл ягаан цусны босхон дээр ирсэн овгийн бүх дэмжлэгийг авсан хүчрхэг өрсөлдөгч. Түүнтэй одоо тэрсэлдүүлд И юун өөрөө болно Жиан Шаро аюулд орно. Ноён Жан ирлээ. Хин нэгэн хаширмагц талбай дээрх залуус яг л галзуу солиотой мэт чулуунуудаа өргөж "Хей, хаа" хэмээн бархилдаж эхлэв. Тэд яг л эзэндээ магтуулж шагнад горцсон ноход шиг харагдана. Жан Юшэн Лиан Чэньюг дагуулсаар талбайн голд ирлээ. Тэрээр улаан нүрээрээ хүчлэн орилох залуусыг хараад хөмсөг зангидав. Түүний төвчээр барагдаж байлаа. Гүрний дээд удирдлага яагаад ийм зэлүүд газар шалгаруулалт хийхээр шийдсэнийг тэр ойлгохгүй байв. Түүний нүдэнд эдгээр хүмүүс зүгээр л хог шар шиг харагдаж байсан юм. Бөгд зогс, хог шаарнууд. Жан Юшэн гинэт аянг нэргэх мэт бархирав. Түүний дуу хоолой талбайг дөргиж, цожсон залуус гарт байсан хүнд чулуунуудаа алдаж орхилоо. Пүн, пүн, пүн. Чулуунууд газар тунаж зарим нь хөлөө цохих шахав. Жао Тэжүү болон бусд нь мэл гайхжээ. Саяханд ээлдэг байсан элч яагаад гинт ингэж уурлав. Та нар бол жинхэнэ тэнэгүүд. Би энд 3 хүн хонно. Уг нь би та нарт тулааны техник, хөлний хөдөлгөөн заая гэж бодож байсан. Гэвч та нарын энэ тэнэг байдлыг харахад 3 өдөрт нэг ч олигтой юм сурахгүй нь тодорхой боллоо. Жан Юшэний харц хүмүүсийн нүрийг зүсэх мэт хурц байв. Тэр гинт эргэж хараад талбайн захад ургах том хуайс мод руу алхаслаа. Энэ бол өнөөх Жао Тэжүүгийн үндэстэн эдэн гэж амласан мод байв. 10 метр өндөр, тэгвэл дүүрэн бүдүүн мод. Элч модны өмнө зогсоод гараа өргөж ганцхан удаа цавчих хөдөлгөөн хийв. Кач. Чих дүжрэм чимээ гарч бүдүүн хуайс мод яг л өвс шиг тасраад унчхав. Сувлсан олон амьсгаагаа төвжөв. Энгийн нэг гарын хөдөлгөөнөөр авраг модыг цавчих гэж. Лиан Чэньюгийн нүдч орой дээрээ гарав. Тэр өшигдөөд ховолж чадахч ийм амархан, ийм цэвэрхэн тасдаж чадахгүй. Жан Юшэн хэдэн мянган жингийн жинтэй модыг шүдэнзний мод шиг чирсээр олны өмнө авчирч хаялаа. Би өнөөдөр та нарт тулааны техник биш, харин нэгэн нууц аргыг зааж өгнө. Энэ бол Алтан зуу армийн армийг захирах нууц арга. Үнэрж баршгүй эрдэм. Үүнийг сурвал та нарын биеийн хүч эрс нэмэгдэж, амьд үлдэх чадвар сайжирна. Армийг захирах нууц арга. Энэ нэр нь хүртэл сүрдмээр сонсогдно. Бүгд чих тавилаа. Чи Жан Юшэн Жао Тэжүү рүү хуруугаж ижлэв. Урагшаагаар. Жао Тэжүү сандарсан ч дотроо баярлан ухсхийн гарч ирлээ. Намайг сонгож байна. Элч намайг үнэлдэг байх нь гэж тэр бодов. Энэ аргыг заахад чи жишээ болно гэж Жан Юшэн хэлэхэд Жао Тэжүүгийн магнет нэв. Тэрээр элчийн заавраар модыг цавчиж хүчээ гайхуулах боломж олдлоо гэж энэ дүүрч байлаа. Гэтэл Жан Юшэн гараа дахин хэд савчуулж өнөөх авраг модыг жижиглэн хэрчив. Тэгснэ жижиглсэн мод руу заагаад Жао Тэжүүд тушаал буулгалаа. Чи энэ модыг ид. Жао Тэжүүгийн инээмсэглэл нүүрэн дээрээ хөлдөв. Тэр чихэндээ ч итгэсэнгүй. Юу? Мод идгэнэ? Чи ойлгосонгүй юу? Жао Тэжүүг эргэлзэн зогсохыг хараад Жан Юшэний царай хүйт дагаад явчихв. Жао Тэжүү хэлэх үггүй боллоо. Элч өөрийг нь яг одоо санаатаагаар чадаж байна гэж тэр бодов. Магадгүй сая И юуныг доромжлохдоо мод иднэ гэж амласныг нь сонссон байх. Түүний энэ байдлыг харсан нөгөө чулуун тэр мэднэ голын усуун гэж өнгөрж байсан хоёул залуугийн хөл нь чичрээд ирэв. Тэд яг одоо өөрсдийнх нь амаа алгадаад авмаар санагдаж байлаа. Мод яах вэ мэрж болт юм гэхэд чулууг яаж идэх вүлээ? Жао Тэжүү
Чи юугаа гөдрөөд байгаа юм? Ээлч чамайг идгэж байхад сонсохгүй байна уу? Лиан залуу эзэн хажуугаас нь зандрав. Түүнд Жао Тийжүүгийн зовзон хамаагүй. Гол нь элчийн үг хойд байх ёстой. Би Жао Тийжүү уйлах шахан царайлж, эцэст нь арга буюу доош суун, модноос нэг хэсгийг хугалан авлаа. Энэ модоор уг нь байшин барьдагсан. Гэтэл одоо идэх хэрэгтэй болдог. Тэр нүдэ анаад модыг амандаа хийж заажлав. Хрумп. Хоолойг нь зүсэх мэт аимшигтай мэдрэмж төрнө. Арайхын нэгийг залгаад ичрүү. Одоо болох уу гэсэн харцаар харав. Гэтэл Жан Юшан хүйтнэр тушаав. Өргөлжлүүл. Жао Тийжүү ухаан алдаж унах шахав. Чулуу өргөж мод цавчихтаа сайнч мод идэх гэдэг бол эрүүшүүлтээс ялгаагүй байлаа. Ноён Жан, энэ яг ямар гэчийн нууц арга юм бэ гэж Лиан залуу эзэн болгоомжтой асуув. Тэр өөрөө ч удахгүй мод идэж магадгүй тул учрыг нь олохыг хүсжээ. Жан Юшан тайлбарллаа. Энэ бол заан залгих эрдэм. Ходоод гэдэс хоол боловсруулах чадварыг дээд зэргээр хөгжүүлдэг арга. Энэ эрдмийг төгс эзэмшсэн хүн нэг дор бүтэн өхөр идэж, бүр зааныг ч залгиж чаддаг гэсэн домог бий. Тиймээс ийм нэрлсэн юм. Дайчдын бэлтгэл ангийнхан бие рүүгээ харав. Тэгэхээр энэ нь ердөөл ховдог болох арга байж таарлаа. Ийм юмыг нууц эрдэм гэх үү? Тэдний үл тоомсорлсон царайг Жан Юшэн анзаараад зэвүүцэнгүү хэлв. Шорволд шиг өчүүхэн та нар Аспунзов армиг захирах нууц аргыг шүүмжлэх гээв. Эгэл цусны дайчдын хүч чадал хаанаас гардаг вэ? Эдсэн хоолноос нь гардаг. Ходоод сайтай хүн 3 хоногт нэг үхэр идэж, түүнийхээ шим тэжээлийг ясандаа, цусандаа шингээж чадвал хүч чадал нь аяндаа нэмэгд. Том гэр бүлийн хүүхдүүд догшин араатны мах иддэг. Гэтэл ходоод муутай бол тэр үнэтэй махны ихэнх нь ялгадас болоод гарна. Нохоо яагаад ялгадас иддэг? Цох хорхоо яагаад баасан цувилдгийг мэдхүү? Тэнд хүний бие шингээж чадаагүй шим тэжээл ихээр үлдсэн байдаг учраас тэр. Элчийн тайлбар сонсоход сэжиг хүрмээрч маргах харахгүй үнэн байлаа. Харин та нарын хувьд догшин араатны мах олдохгүй. Гэхдээ заан задгих эрдмийг сурчхул та нар модны холтос, өв сургамал тэр байтугай гуаны шавар идсэн ч түүнийгээ шингээж амьд үлдэх шим тэжээл болгоно хувиргаж чадна. Өнөөдрөөс эхлээд 3 хоногийн турш та нарын хоол бол модны үндэс, холтос болон гуаны шавар байх болно. Цадтлаа идээд миний зааж өгөх аргаар ходоодоо ажиллуулж, эдгээр шингэхэд бэрх зүйлсээс шим тэжээл гаргаж авцгаа. Залуус бүгд шоконд оров. Тэд элчийг дагаад мах идэж, тансаглана гэж гордож байсан юм. Гэтэл идэх хоол нь мод, шороо байх гэж. Хэнч хөдөлж зүрхлэхгүй. Бие рүүгээ харж байтал нэг хүн эвнэнээс гарч ирв. Энэ бол Июн байлаа. Тэр хувайс модны дэргэд суугаад нэг мөчлийг навчаар норон хугалж яваад шууд л амандаа хийж заажлав. Хрумп. Түүний царайд эргэлзэх шинж огт алга. Июн өмнөх амьдралдаа уран нуграач хүүхдүүд ямар их зовлон туулж байж амжилтанд хүрдгийг мэднэ. Энэ ертөнцид хүчтэй болно гэдэг үүнээс ч их залиас шаардна. Мод идэх, шороо идэх бол юу ч биш. Хүчтэй л болж байвал Ян залуу эзэн шиг хүмүүст дээрлэхүүлэхгүй л байвал. Энэ зэргийн зовлон бол жаргал. Июн мод идэж эхлэхийг хараад Жан Юшан сэтгэл хангалуун толгойд өглөө. Харин бусдын дотроо энэ тэнэг мод идээд удахгүй гэдсэн дэлбэрэх үз гэж бодоцгоно. Өнсгөлөнгийн үед хүмүүс модны холтос, өвсний үндэс иддэгч хинч ийм хатуу модыг түүхийгээр нь идэж зүрхэлдэггүй. Модны ширхэгийг ходоод шингээж чадахгүй шүү дээ. Явж гуанын шавар аваад ир гэж элж тушаав. Гуанын шавар буюу цагаан шавар нь өлсгөлөнгийн үед хүмүүсийн гол хоол болдогч үнэндээ үхлийн аюултай зүйл. Баг зэрэг идэхэд цатгалан мэт мэдрэмж төрүүлдэгч ихэдвэл гэдсэнд чулуужиж хүн өтгөнөө гардаж чадахгүй болсноор гэдсэнд дэлбэрч үхдэг. Гэвч хүмүүс өлсөхийн эрхэнд энэ амттай шороог эдсээр л байдаг. Тосгоныхны авчирсан овоо шаврыг хараад дайчдын бэлтгэл ангийнхан айдас давтав. Энэ их шаврыг идвэл үхэх нь тодорхой. Эхэлцгээ. Элчийн тушаалаар Июн эргэлзэлгүй шаврыг амандаа хийв. Модыг бодвол залгихад арай амархан, удгамтгай, амтгүй зүйлэж. Июнийг харсан бусад залуус энэ муу хог шаарт ядагдаж болохгүй гэж шарлах нь хүчээр шавар идэж эхэллээ. Гэтэл Жан Юшан тэдний итгэл найдварыг тасцахв. Заан задгих эрдмийг сурах амархан биш. Олон хүн үүнийг сурах гэж оролдоод бүтлгүүтэж гэдс нь хагарч үхсэндэ. Юу? Залуусын царай үнс мэт цайв. Үхэж мэднэ гинэ. Тэд зүгээр л хэцүү дасгал хийн гэж бодсон болохоос амиа дэнчин тавина гэж сансангүй.
Жан Юшэн тэднийг жигшин харж зандрав. Та нар тулааны эрдмийг хүүхдийн тоглоом гэж бодоо юу? Тулаанч хүн үхэлтэй нүүр тутахад бэжин байх ёстой. Биеэ эцсийн хязгаартанд тулахгүйгээр яаж хүчрхэгжих юм? Хэрвээ шороо идэх зориггүй бол одоохон зайлцгаа. Тэр хэр ихийг идэх ёстойг хэлсэнгүй. Энэ нь тухайн хүний зоригоос шалтгаалах хэрэг байв. Залуус бие рүүгээ харан идэх хурдаа сааруулв. Харин Юун хэсэг зуур чимээгүй суугаад дахин шаврыг жигд хурдаар идэж эхлэв. Түүний зоригийг элч дахин үнэлв. Жао Тэжүү болон бусд нь баг багаар яг л хор идэж байгаа мэт бодгоомжтой идэцгэн. Ахнараа баг багаар идэ. Уруунлан байхад хангалттай биз. Тэд Юунийг үзэн ядаж байсан ч дотроо айцтай байлаа. Гэхдээ Жао Тэжүү бууж өгсөнгүй. Энэ мууг бодвол би илүү идэж чадна гэж бодоод бусдаасаа ахиухан идэв. Юун аль хэдийн 2 жин шавар идчихсэн. Гэдэс нь яг л тугалга залгсан мэт хүн дөргиж өвдөж эхэллээ. Гэнт түүний чихэнд нэг дуу сонсогдов. Намайг дагаад энэ 12 хөдөлгөөнийг хий. Толгоогоо өргөхөд Жан Юшэн зөвхөн түүнийг харж инээмсэрлэж байлаа. Тэгээд тэр хөдлөв. Түүний хөдөлгөөнийг тайлбарлах аргагүй байлаа. Яг л өөр орон зайд байгаа мэт бүдэг бадаг хий үзэгдэл шиг харагдана. Хөдөлгөөн бүр нь хачин жигтэйч хоорондоо уус нь нэгдэж урсгал ус мэт жигдэрч байв. Зүүд. Юунд яг л зүүдлж байгаа мэт санагдана. Зүүдэнд бүх зүйл тод ойлгомжтой байдагч сэрмэгц мартдаг шиг элчийн хөдөлгөөн нүдэнд нь тод харагдавч оюун санаанд нь баригдахгүй байр. Энэ үнэхээр анхан шатны техник гэж үү? Жан Юшэн зогслоо. Тэр энэ хөдөлгөөнийг 3 удаа давтсан байв. За, энэ бол заан залгих эрдмийг сурах 12 хөдөлгөөн. Үүнийг дуурайж хийвэл шаврыг шингээхэд асуудалгүй. Юу гинэ? Жао Тэжүү болон босод нь мэл гайхав. Тэд сая юу ч харж чадсангүй. Зүгээр л элчийн бие сүүмэлзээд хідэн дүрс давхурдаж харагдаад л барчихсан. Одоо үүнийг дуурайж хийгнэ. Ямар нэг асуулт байна уу гэж элч асуув. Жао Тэжүү шүлсээ зэлгээд. Хэрвээ бид энэ хөдөлгөөнийг сурч чадахгүй бол эдсэн шавар модоо яах вэ гэж арайхийн асуулаа. Тэр найдваргүй болсноо мэдэрч байв. Жан Юшэн дурамчхан хариулв. Би засахтаа хуруугаар эсвэл савхаар ухаж гаргаарай. Магадгүй өхөхгүй байх. Бас усууж болохгүй шүү. Энэ үгийг сонсоод Жао Тэжүү болон бусад нь яг л хэд хоног гидсэндээ байсан ялардас залгчихсан мэт царайллаа. Чөтгөр азууд биднийг даапазаад байна уу? Жао Тэжүү галзуурах шахаж байлаа. Энэ ямар гэчийн заан задрах эрдэм бэ? Хүнийг ингэж доромжиж балдаг юм уу? Дайчдын бэлтгэл ангийн олон залуус ич хүүр санжуураа умартан хурууга хоолорууга чихэн бөөлчих гэж оролдоно. Гэвч энэ нь ямар ч нэмэргүй. Гуанын шавар нь цавуулаг ихтэй тул ходоодонд ормогцоо бөөгнөрч яг л чулуу шиг хатууран барьцалддаг аж. Тэд цөсөө гартал огуулсан ч хэдхэн үртэсхэн модол гаргаж дөнгөв. Шавар нь гэдсэндээ цементлэгтчихжээ. Залуус бүгд шоконд оров. Ноёнтон бидмээр битгий тоглол доо. Саяны хөдөлгөөнийг чинь бид огт ойлгосонгүй шүү дээ гэж зарим нь ойлгоно. Жан Юшэн тэдний гомдлыг үл тон хүүтэн царайлсаар 12 хөдөлгөөнийг дахин нэг удаа хийж үзүүлв. Энэ удаад тэр зариуд хурдаас харууллаа. Гэвч Юун нэг зүйлийг соргогоор анзаарав. Элч хөдөлгөөнийг удаашруулах үед тэр хөдөлгөөн дундаас үл үзэгдэх нэгэн зүйл алга болчихж байлаа. Тэр бол хөдөлгөөний амин сүнс байв. Энэ амин сүнсэл уг техникийн хамгийн чухал охин байж таарна. Би хийгээд үзье. Энэ үед Лиан Чэнью урагш гарч ирлээ. Тэр ч бас багагүй шавар мод идсэн тул гэдэс нь эвгүйрхэж байв. Гэхдээ түүнд авьяас бий. Тэрээр Жан Юшэний хөдөлгөөнийг дуурайх гэж оролдлоо. Хэдийгээр хэлбэр дүрс нь алдагдсан ч гэсэн Жао Тэжүү мэтийн нүдэнд бол гайхамшигтай харагдав. Лиан залуу эзэн үнэхээр бурхан юм а. Ийм хэцүү хөдөлгөөнийг хийж байна гэж тэд долгионно. Гэтэл Жан Юшэн хэсэг харж зогсноо товчхон дүгнэв. Яах вэ? Боломжийн. Энэ үг Лиан Чэньюгийн урмыг хугаллаа. Тэр ийм сайн хийж байхад дөнгөж боломжийн гэж юу? Элч надад дэндүү хатуу хандаж байна гэж тэр дотроо гомдлоо. Тэгээд элчийн харц хаашаа чиглэж байгааг анзаарвал тэр нь Юун байлаа. Юун нүдэ анчихсан, ухаан санаа нь өөр газар яваа мэт зогсно. Энэ мууг хараач, гэдэс нь өгдөөд өөхөх гэж байгаа биз. Заан залгих эрдэм ийм хэцүү байхад 12-т хүүхэд яаж сурах юм? Гэдэс нь дэлбрээд үхээсэ гэж Лиан Чэнью дотроо харааж байлаа. Гэвч Юун өвдөж байгаадаа биш, харин бясалгалд автсан байв. Түүний толгойд Жан Юшэний хөдөлгөөн кино шиг эрвэлдэж байлаа.
Судас нэг төвшөнд хүрсэн түүний мэдрэмж нэг ягаан тасдын энергитэй нийлж элчийн хөдөлгөөнийг задалж шинжилв. Юу нь ойлголоо. Хэрвээ хэлбэрийг нь дуурайх гэж хичээвэл амин сүнс нь алга болно. Харин амин сүнсийг нь барьж авбал хэлбэр дүрс нь хамаагүй болно. Энэ техник луугийн шүрмэс, барын ясны нударгаас ч илүү гүн гүнзгий утгатай аж. Юу нь нүдэ анастай чихтэй гараа удаанаар өргөлөө. Тэр зөвхөн толгой доторх мэдрэмжтэй хөдлөгдөн хөдөлж эхлэв. Нэг хөдөлгөөн, бараагийн хөдөлгөөн. Түүний хурд улам нэмэгдэж, яг л элч шиг бие нь бүрлдэж эхлэв. Жан Юшаны нүд гэрэлтэй тэрлээ. Энэ хүүхэд анхны оролдлогоор л заан залгих эрдмийг ойлгочихлоо гэж үү? Энэ бол биеийн хүч биш, харин цэвэр оюун ухааны чадвар. Жан Юшан өөрөө үүнийг сурах гэж удаан хугацаанд зовж байсан шүү дээ. Жао Тэжүү болон бусад залуус мэл гайхаж хоцров. Тэд техникийн нарийн учрыг ойлгохгүй ч юуны хөдөлгөөн яг л элчийн шиг нүдэнд баригдахгүй байгааг харж байлаа. Энэ хүүхэд тэдний шүүтэн болсон Лиан залуу эзэн хүртэл юуны сүүдэрт дарагдах шиг болов. Яаж ийм юм байж болох юм бэ? Энэ муу бол 2 хүн удаа хараад л сурчлаа гэж үү? Залуус итгэж ядаж байхад Лиан Чэнью гараа чанга атгалаа. Түүний нүдэнд их атаархал, хорслон, аажмаар хүйтэн цэвдэг хөнөө хүсэл болом хувирч байлаа. Энэ хүүхдийг зүгээр орхиж болохгүй. Юу нь заан залгах эрдмийн 12 хөдөлгөөнийг зогшилтгүй дагтана. Энэ хөдөлгөөнүүд хачин жигтэйч асар их энерги шаарддаг аж. 5 удаа дагтсны эцэст юу нь яг л ухаан алдах гэж байгаа мэт ядарч, хамаг бие нь хөлсөндөө наалджээ. Нүдэ нээхэд хэвлийн хэсэг нь яг л гал асаж байгаа мэт халууд өгөв. Биеийнх нь бүх цус, энерги ходоод руу нь юулагдж, тэндээ буцалж байлаа. Хүчтэй гөрүүлзэх хөдөлгөөнөөр гидсэн дэх гуанын шавар бут үсэрч шингэж эхлэв. Хэрвээ тэр хүсвэл төмөр хадаас шилний хэлтэрхийг ч хайдулж дөнгөхөөр санагдана. Толгоогоо өргөхөд бүгд түүн рүү ширтэж байлаа. Жан Юшэн сэтгэл хангалуун инээмсэгдэх бол дайчдын бэлтгэд ангийнхан атаархал үзэн ядагтаар дүүрэн харцаар царгина. Гэтэл Лиан Чэнью инээмсэглсээр юун дээр ирж мөрөн дээр нь дотноор алгадав. Юун би үнэхээр бууж өглөө. Чамайг азтай дал тэнцсэн гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр авьяастай юм байна. Намайг уучлаарай. Чам шиг авьяастай хүүхдийг эмийн ургамал түлгэж байсан нь миний алдаа. Өнөөдрөөс эхлээд чи дайчдын бэлтгэл ангид орж, овгийн тусгай халамжийг хүртэх болно. Түүний хоолой чин сэтгэлийн их мэд сонсогдож, нүдэнд нь ямар ч хуурамч шинж алга. Хэрвээ юун түүнийг ямар өөдгөө амтан болохыг мэддэггүй байсан бол энэ үгэнд нь итгэх байсан биз. Харамсалтай нь их шалгаруулалт болоход хэдхэн хоног үлдлээ. Миний буруугаас болж чи цаг алдчихсан тул энэ удаа тэнцэх боломжгүй байх. Гэхдээ зүгээрээ би улсын дайчин болсныхоо дараа чамд тусалж, чамайг их зэлүүд нутгаас авч явах болно. Юун дотроо энэ новш игчийн өмнө жүжиглж байна. Игчийг явсны дараа жинхэнэ дүр төрхөө харуулнаа гэж бодсон ч гаднаа гинэн цайлга нь инээмсэглэв. Баярлалаа залуу эзэнтэй. Би таны итгэлийг алдахгүй. Лиан Чэнью сэтгэл хангазуун толгой дохиод элч рүү эргэв. Ноёнтон, би юун дүүгээсээ дутуудлаа. Саяны техникийг сайн сурч чадсангүй. Та дахиад нэг удаа заагаад өгөөч. Харин Жао Тэжүү болон бусд нь энэ жүжиг ойлгохгүй. Залуу эзэн яагаад тэр муу боолтой ингэж харьцаад байгаа юм бэ гэж бухимдцгаана. Лиан Чэнью тэдэн рүү хүйтнэр харж зандрав. Та нар амаатад овгоос хамгийн сайн хоол идэж байж өнөөдөр ямар арчаагүй байгаагаа хараач. Хэрвээ сайн сурахгүй бол гэдэс чинь дэлбэрч үхэн гэдгээ мэдэж байна уу? Үхэл гэдэг үг тэднийг чичшүүлв. Үнэхээр л сурахгүй бол үхэн шүү дээ. Жан Юшан Лиан Чэньюгийн ухаалаг байдлыг үнэлэн толгой дохиод дахин нэг удаа бүр удаанаар 12 хөдөлгөөнийг зааж өгөхөр болов. Энэ техник бол зөвхөн эхлэл. Ирээдүйд та нар үүнийг сурчихвал ямар ч хорт хатуу зүйлийг идэж энерги болгон хувиргаж чадна. Харцгаа. Гэвч элч хичнээн удаан заасан ч Жао Тэжүү болон бусад нь амин сүнсийг нь ойлгож чадсангүй. Тэр шөнө Лиан овгийн жорлонгуудаас аимшигтай орлоон чарлоон тасрахгүй сонсогдож байлаа. Хүний амьдралын хамгийн аимшигтай мөч бол гүйлгэж байхад жорлон олдохгүй байх гэдэг. Гэхдээ Жао Тэжүү нарын хувьд өмдөндөө баахан деваажин байсан юм. Учир нь тэд огт бааж чадахгүй байлаа. Гэдэс нь чулуужсан тэд овгийн эмчийн чансан туулгах эмийг ховингаар уусан ч зөвхөн шар усал гарна. Арга буюу тэд элчийн зөвлснөөр хурууга бүр болохгүй болохоор хулсан сав хашвил нь ухаж эхлэв.
Ганцаараа хийхэд хэцүү тул тэд бие биедээ туслахаас өөр аргагүй болжээ. Нэг нь бөксөө онцгойлгож, нөгөө нь хулсан савхаар. Тэр дүр зургийг төсөөлөхөд ч бэрх. Жинхэнэ нөхөрлөл гэж үүнийг л хэлэх байх та. Маргааш өглөө нь тэд бүгд үхтэл шиг царайтай, хөлн чичирч, бөксөө барьсаар талбай дээр ирцгээв. Тэд дахиж хизээч шавар идэхгүй гэж тангаргалжээ. Ингээд Жан Юшэн, зөвхөн И Юн, Лян Чэнью хоёртол хичээл заахаас өөр аргагүй болов. Гэвч 2 дахь өдрийн шөнө элчийн биед байсан хаш чулуу гинт гэрэгтэж чимээ гаргав. Дүнг! Энэ бол алтан зуу армийн яаралтай дуудлага байлаа. Жан Юшэн царай нь ховс хийж зөвхөн зурус үлдээгээд авар гараатан хөлөглөн түнэр харанхуй руу яаран одлоо. Тэр 3 хоногооч дуусгаж чадсангүй.